Монгол улсад мотоциклийн спорт үүсч өгцсөний 63 жил, Монголын автоспорт үүсч өгцсөний 23 жилийн 2018 онд дохиож байна. Хурд хүч хэр зэргийн гайхамшиг болсон энэ спортын төрлөөр үе үеийн олон шилдэг тамирчид төрөн гарсан төвхтэй. Тэдний нэг бол автомат спортын олон улсын хэмжээний мастер Болдбаатар билээ. Бахархал нэвтрүүлгийнхээ хойморд Монголын автомат спортын хөгжлийн түүхэнд тодорсон шилдэг тамирчин Дамдын Хорлоогийн Болдбаатарыг хүнд итгэн урлаа. Миний хувьд бол аав ээжийн нөлөө одоо байлгүй яах вэ? Тэгээд манай аав ч одоо бас техниктэй аягүй холбоотой. Тийм хүн байсны анхны одоо Япон тэргийг бас Япон машин засч бас телевиз радиогоор бас зөндөө гардаг хүн байсан. Тэгээд анх одоо бас сансрын антин гэдэг юм чинь бас тоогоог нь хийгээд бас NHK нэвтрүүлгээр NHK-ийн Япон сэрж сурвалжилж ирсэн бас юм тийм техник сэтгүүлтэй байсан. Тэгээд тэрийг дагаад нөгөө ундаг дугуй унж одоо Карпат гэдэг мянган дугуй унж өслөө. Тэгэл ээж аваа хоёроо дагаад би одоо хөдөө явна. Энэ дагаад нөгөө мянган дугуйтай явна да. Тэгээд яваад нутагтаа очиод хөдөө очичоод тэгээд эмээ өвөө дээр очичоод нааш явахдаа нөгөө эмээ өвөөгөө сүү цацгээд гэрээ тойрол мянган дугуйтайгаа тойрч яваад тэгээд наашаа явж биднээс явж байсан чинь юу яагаад тэр манай нутагт оронгууд нэг ийм юу гэдгийг нэг жалгаруу ороод гардаг байхгүй бороо ороод тэгээд жалгаруу ороод гарсан чинь нөгөө араас нь би машинтаа ингэ явж байхдаа өөрийнх нь сүүдэр цаана тусангууд нөгөөд сүүдрээс айгаад айнгуудаа харга юун дотор халгааны дотор орж хөлмөдөд хүлээд явж байсан. Тийм ихэл жахнаас унсан да. Их багаас унсан. Тэгээд одоо тэрүүгээрээ тогдоод уулын уруу хараагаад манайх тэнд толгойт байлаа тэгч жалгын уруу хараагаад айж хашаас дээш гарч харааж иргээд ингээд тэр дээр үеийн тэр мянган дугуйд бөхөөс юм шиг. Тэр хараагаад ямар ч салж унаад эвдчихээгөө эвдэрчдэггүй гайгүй юм байсан шүү. Тэгээд ихэлсэн анх их тэр хобби сонирхлоор өдөг хүртлээс тэмцээн уралдаанд ороод одоо 95 оноос хойш уралдаж эхэлсэн. Анх бол би мөцөглөө тамирчин байсан. Мөцөглөөр уралдаг гэсэн. Тэгээд нүгээр явж байгаад 98 оноос хойш одоо автомашин руу орж уралдаан хийсэн баг. Монголын автомат спортын бахархал болсон шилдэг тамирчин олон улсын хэмжээний мастер Дамдын Хорлоогийн Болдбаатар. Тэрээр 1980 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо мэндэлжээ. Түүний аав Бензингийн Дамдын Хорлоо, Архангай аймгийн Хөлзийцсэн. Ээж нь Бодгэрлийн Хандсүр, Архангай аймгийн Батсингил сумын Гуугуул. Аавынхан авч гисэн ундаг дугуйгаар хурдлан давхиж явсан хөө хар багасаа л техник дуртай болж ирээдүйн их амжилтынхаа эхлэлийг тавьжээ. Тэр мянган дугуйнаас эхлэн мотор түлгийн нуруунд шилжиж мотоспортын тамирчин боллоо. Анх 16 настай байхдаа баг зэрэгтнүүдийн зэрэг ахиулах мотоциклийн бартал замын уралдаанд авралж Монгол ралли 96 уралдаанд Монголын шилдэгүүдтэй анхлан урд сорьсон төвтэй. Батсангил гэдэг одоо бумбраш гэж яриад байгаа. Энэ хүний мотоциклыг анх удаа унж бас хоошоос авч очиж мотоциклийг нэвдчихсэн тийм хойд сүлийн нугуулж исэн бас нэг тиймэрхүү үе үед хамгийн анх. Тэрнээс хойш тэгээд энэ автомат клубт ороод тэгээд энд бас нэг нэлээ хэдэн жил хичээллээд бас чамгүй их амжилт үзүүлж исэн. Тэрнээс цаашаа бас раллигийн одоо раллигийн төрөл холын зай уралдааны төрөлд одоо мотоциклээр ороод 95 онд бас анхаарад дөрөвт орж исэн. Хөдөө байж исэн чинь юу яадаг. Энэ араал болно, халзамын араал болно гээл. Жипнүүд уралдана гэж зарлахгүй би хөдөө амарч. Тэгэхээр хүүтэйгээ хамт ороод би их патрултай байсан. Би бас өөрөө уралдчих гээд ирсэн. Тэгсэн чинь юу гэж 60-с уралдан даймах та патрул уралдахгүй шүү гэж. Тэгэхээр бамтаг яг төрсөд рүүлж исэн байхгүй тэгэхэд. Тэгсэн чинь энэ тэмцээн болохдоор би орчих гэж Honda 250 байсан байна. Тэгсэн чинь би орё гэж тэгэл анх ороод эхлээл энэ бумбрашта хамгийн анх мотоциклаар ороод тэгээд эн чинь Төв аймаг эндээс араал болоод Төв аймаг дээр дундын барайн тэгээд тэрнээс элсэн тасрахаа ороод тэгээд яаж исэн бохоо. Тэгэхээр би Төв аймаг дээр тэгсэн чинь мотоциклийнх нь дугуй хагартсан мотоциклийнх нь нэг талын өрөөл нь
санжигдсан гэдээ орж ирэхгүй. Тэгэхээр урд дугуйг нөхөж өгөөл тэгээд гаргаа явуулаад яасан чинь тэр цагаан хотын нааталт юу байсан юм? Барай байсан баггүй дунд нэг барай. Тэн дээр чи би хүлээгээдсэн чинь юус байд. Өнөө бомброч дээр юус байхгүй. Тэгэхээр тийш яваад очсон чинь нэг пунктээ алгаслаад очихгүй нөгөө хоёр ч барайнд орцсон байхгүй. Тэгээд тэр чинь анх нэг цагаар торгуулад тэгээд дөрөвт орж исэн баг. 97 онд анх энэ Япон Монголын хамтарсан бас ралли олон улсын тэмцээн болдог. Энэ одоо баг 20 жил зохиогдож байгаа. Энэ тэмцээнд анх удаа 97 онд мотоциклийн төрлөөр орж бас ховд энэ Баян Хэлгийн нутгаар 4500 км уралдаад тэгээ бас тэр жилдээ бас барайнд орж чадаагүй мотоцикл техникийн садлаас болоод мотоциклийн мотор өдөрсөнс болоод хасагдчихсэн. Том тэмцээн шүү дээ чи. Олон улсын 7-8 улс орон ордог байлаа. Тэгээд хүүгээ нөгөөдөг чинь би оруулчлаа, явуулчлаа. Тэгээд яаж байгаа вөхөр ган тулах загч байгаа байхгүй. Ган тулах чи 2-3 жил уралдсан. Ган тулахсаа дүүгээ харж яваараа тэг яах гэдэг шүү. Тэгээд тэр юм 250. Нөгөөдгий чи баг өөрөө бүх юм хийх шиху болоод ингээд явуулчих. Тэгээд яваад тэр чи юу бүр увс ордол уралддаг гэсэн юм байхгүй. Тэгээд яваад явдаг байлаа. Тэгээд яваад гайгүй явж исэн мөн ч бас 10 дотор яваад исэн. Нэг юм 200 хаах. Тэгснээр сүүлдээ Баян хонгорын тэнд мотор нэвдрээд тэгээд эвдрээ тэгээд зогссон баг. Тэр үед нь бас зөрөгтэй байсан байх. Тэгээд яг үнэхээр сонирхолтой бас хоббитой бас тэр үед нь чадна гэж боддог байсан болоод бас намайг энэ тэмцээнд хоол замд бас явуулж исэн баг. Тэгтгээр айдагчгүй байсан юм хаашаа ч юм. Зүгээр яхаа ишээ гаргаж өгчөө зүгээр хүнд зөгччөө. Тэгээд ямар сайндаа нөгөө Японууд хоол нь сонин хоолнууд байдаг байхгүй. Тэгсэн чи ямар сайндаа нөгөө хоол идэж чадахгүй. Увсад очсон тэгжсэн гэж. Хуушур жохоо байсан чи. Хуушур галгаруутан тэгээд өвөрлөлдсөн тулгаахаа энийг идгээд орж ижсэн гэж. Тэгээд явж исэн байхгүй. Тэгээд анхны жилээ. Тэгээд 2 дахь жил, 3 дахь жил тэгээд тэрнээс хойш энэ уралдаанд ралли гэдэг тэмцээнд бол раллигийн төрөлд бол байнга оролцсоор хөдөлгөрсөн. Мотоспортын төрлөөр хичээлж ихсэн цагаас багтам амжилт гаргаж олон томоохон тэмцээний төрөв хүртсэн Болдбаатар 1990-ад оны сүүл үеэс автомашинаар уралдах болжээ. Аав нь шинэ машин худалдан авч өгч хүүгээсээ миний хүү автомашинаар уралдах уу гэхэд уухандас зөвшөөрч ВАЗ 469 маркийн машины жолооны ард суухаллаа. Тэгэхдээ тэр үед насан туршаагүй байсан ч бодлого 90 цент хүрч жолооны дамжаагаа дөнгөж дүүргээд шинэхэн үнүүлэхээ гарцсан даруйдаал уралдаанд оролцсон гэдэг. Мотоспортын төрлөөр Монгол раллид 4-р байранд хурдлж байсан хөө автомашинаар анх уралдаж 3-р байр эзэлжээ. Гараа сайн бол арай сайн гэдэг. Болдбаатар хүү тэр тэмцээний хэсгийн уралдаанд төрүүлж байсан нь бүр чилүү бэлгшээлтэй. Корона нэг яг нэг хичээлээ тараад гэртээ ирсэн чинь шинэ Jerry's авсан байсан л да. Тэг Jerry's хямдхан байлаа шүү дээ. 3 сая маягтай. Тэгээ шинэ Jerry's аваад тэгээ нөгөөдхийг биэлдээл. Өнөөхөө машинаар уралдаж үзэх үү гэдгсэн. Тэгэхээр тгийгээд гисэн. Тэгэл оруулж исэн дээ. Уралдахын тулд үнэлэх хэрэгтэй болно гээл. Тэгээ шинэ 18 хөрөг байсан юм. Тэгээ жолооны курс суугаад жолооныхаа курсыг анхныхаа шалгалтаар бүгдийг даваад тэгээд манай тэр жолооны курс одоо speed гэдэг одоо тийм хурд гэсэн тийм жолооны курс манай одоо Эрхэнбаяр гэдэг олон улсын хэмжээний мастер Эрхэнбаяр эмэн бас нэг жолооны курс ажилладаг гэсэн. Тэгээд тэр курсд нь суугаад анхныхаа 2 хүн тэнцсэн. Тэрнийх нь нэг нь би тэр үед ч одоо яг тэмцээнд 7 сарын 27-нд болох гэдэг 2 хоногийн дараа би насан турш гээд байдаг. Жолооны үнэлэхийг гаргаж өгдөг. Надад тэмцээнд орсон жолооны үнэлэхгүй бол оруулахгүй болдгоо. Үнэлэхийг өгөхгүй байхдаа одоо энэ мэрэгжлийн комиссийн жаргал сайхнаас очиж өөрөө гууж аваад тэгээд автаас авангуудаа Батхүлэг дээр хойтын чех хэлчин билүү тэрний тэнд бүртгэж яхад нь очиж бүртгүүлээ. Тэгээд Батхүлгийнхэн авиж бүртгүүлээ. Тэгээд анх орсон да 99 онд.
анх нь шууд 3 дугаар хайранд орж исэн. Ер нь бол төрүүлдэ явж исэн. Тэгээ төрүүлж явжгаад намайг туг дайраг байхад туг дайрсан гэдэг одоо шалтгаанаар торгуул хүлээгээд тэгээ бас нэг 10 машины хойно ороод дахиж хойноос нь гүйцсээрээд 3-т орж исэн үед байгаад. Хамгийн анхны уралдаанд ороход нь автын инк төр хурд хэмжижсэн шүү дээ. Тэгээд тэр дээрээс урууддаг тэр 134 хүрсэн гэж ярьдгийг. Одоо тэрнээс дээш хурд гараагүй байх юм шиг. Монголын автомат спортын шилдэг тамирчин Болдбаатарыг Монгол даяараа хандахгүй юм. 24 дугаартаа уралддаг гэвэл үржилүү сайн танив. Энэ дугаар эзэндээ ирсэн түүхийг сөхвөл 2000 оны Батхөлөг уралдаанд оролцохдоо суглаагаар сугалжээ. Тэр уралдаанд оролцох үед автомашинд нь техникийн доголдол гарч байсан ч тэрээр төрүүлж автоспортын төрлөөр анх удаа аваргалжээ. Суглаад 24 номер гэдэг тоо суглаад. Тэр чинь суглахаас өмнө өгдөө гараанд гэрээс гаргасан чинь машин доголдоод болохгүй нэг яриас чи. Тэгээд хижи яахын тэр одоо уралдах гэж байгаа юм чинь ноцлох зав гахгүй. Тэгээд нөгөө яриастайгаас доголдоод очсон. Би одоо нэг тойрогдуулаад тэгээд ингээд тойрол явж исэн. Нэг мэдсэн чинь яг тэр уралдаанд би төрүүлж исэн тийм түүхтэй одоо ёндоо гэдэг юм уу одоо нэг тийм сайхан явдал болж исэн. Гараад явсан чинь бамбадагийн машин доголдоод би жинэл тэгэл ерөөсө явахчгүй. Тэгсэн чинь бүх машин Орос Монголгүй бүх машин тэр шаварц суусан ш доотлын шаварт. Ганцаараа суугах тэр машин. Ганцаараа суугаагүй жигээд ингээд яваад байхад хоёр тойргоор шахуу төрүүлж исэн байхгүй. Тэгээд би тэнд төрүүлж анхудаагаас тэнчээс Вастрон зүнээрээс цааш нь шагналт нь тийм шагналын машин авч исэн. Тийм түүхтэй. Энэ тоочин бол одоо бас дэлхийд том тамирчид ийм тоогоор одоо байнгын дугаартаа оролцож байгаа зөндөл олон тамирчид байгаа. Одоо Jeff Gordon гэдэг NASCAR-ийн бүр маш олон удаагийн авраг тэр домог болсон хүмүүс 24 номерт оролцдог тий. Тэгээд тэр 24 номертай цамц бодвол одоо худалдаанд гаргадаг тийм юмнуудаа тэгэл ийм бөөдөө хүртэл байдаг шүү дээ 24 номерт. Яг би бол медалаа тоолоогүй бараг л шаранктай медалыг бараг 100-аад төр авсан болоо гэж би бодож байгаа. Яг тий. Тэгээд дугаараа бас нэг рекламадад ярьчихад тий. Нөө 2999-ийн сорцож одоо 24 карат гэж өгдөг лөө. Тэр шиг бас угаасаа цаанаасаа тийм сайхан дугаар таарсан. Энд бол тэгээд одоо энд 2012 оны 10 шалгалтын мастер курс сурлал хэмжээд тэргүүн байр эзэлж ирсэн. Тэгээд одоо анханаас авах юм бол тэгээд одоо энэ бүх цоммууд л ингээл байна л да. Апугийн нэрмжид Говьсөнбөр аймагт нөхөрлөл мастер кросс тэ замын өвдөд Батхөлөг улсын авраг одоо энд одоо 1-4 байрны одоо энэ сая дарханд болсон тэмцээнд би бас 2004 онд төрүүлж ирсэн юм байна. Тэгээд одоо энэ олон улсын бас нэшнл одоо энэ олон улсын нэг Япон Монголын уралдаанд бас 2 дугаараар 3594 км уралдаж ирсэн. Тэгээд 7 онд бас энэ автокласс гэдэг машинаар нэг олон улсын тэмцээнд бас моцоглоор ордог байжгаад анх удаага машинаар орж үтсэн. Тэгээд тэрүүнд бас төрүүлж бас 15 онд тэмцээний авраг болж ирсэн. Тэгээд тийм. Ер нь энэ Ралли Монголиад ихэнхдээ мотор орсон уу? Мотор орсон уу? Машинаар зөв орсон. Фото яг Ралли Монголиад бол машинаар ганцхан удаа орсон. Нэг удаа ороод төрүүлээ тий. Бусдад нь одоо 7 орохтой дандаа моцоглоор орж исэн. Тэгээд энэ машины төрөлд ямар машинаар уралдсан? би одоо Tacoma гэдэг одоо өөрийнхөө манай ах хоёрын бэлдэж өгсөн тийм уралдааны машин байгаа. Тэрнгээр орж исэн. Тэгээ одоо бас Вазын нэг одоо Баха гэх тэмцээн болдсон шүү дээ Монголд. Тэрний одоо Трасс Рекорд энэ бол бас энэ Трасс Рекордыг тогтооход одоо яг тэр олон машин дотроос тэр чинь бол одоо нэг хаацаа 1 секунд авах юм бол хойшоо ордог тэмцээн байхгүй. Одоо 50 км-ийг 3 удаа тойрдог 150 км. 150 км-т юу ч тохиолдож болно тий. Тэгээ тэрийг одоо тэрэнд энэ Трасс Рекорд гэдэг энэ тэмцээнийг авраг болсондоо бас энэ бол бас надад бол айгүй бас гоё цом. 5 машин уралдаад бүр ингээд унтрах гэсэн үе гэж байсан гэсэн шүү дээ. Яг тэр үед нь 2006-оноос хойш
бүх тамирчид хоорондоо ярилцаад автомастурын холбоо гэдэгт холбоо байгуулъя тий. Тэгээ холбооны тамирчдыг одоо машинуудыг бүгд нэг ижлэх мотортой байх хэвээр дугууны хэмжээ заасан нэгнээсээ одоо илүү гарах юм байхгүй. Одоо л яг нэг тохиргоо хин сайн машинаа тохируулсан, хин сайн машинаа хөнгөлсөн илүү жоохон илүү яваад байгаа. Тэрнээс биш одоо мотор энэ ихний 5 машиныг задлдаг бүгд ижлэхэн тийм болохоор энэ спорт хөгжөөд одоо илүү олон хүмүүс ороод хамрагдлаад байгаа. Тэрнээс нэгнээс одоо илүү давц, нэг нь турбо тавьсан ч юм уу, нэг нь Япон мотор тавьсан ч юм уу, тийм байхгүй болохоор энэ спорт хөгжөөд. Дарханд бас 5 онд 4 онд сая тэнд байсан тий. Одоо дарханд 5 онд бас төрүүлж исэн цом нь байна. Энэ одоо дорны говьд төрүүлж Чингис Мастер Кросс гэдэг бас энэ дооных байна. 2010 энэ 10 оных байна. Ингээд 3 болчлоо тий. За энэ дээр бас дахиад төрүүлсэн байна. Тий одоо энэ Мастер Кросс татсан уралдаа. Тий. 12 онд бас төрүүлсэн. За дархны хэд болов? Тэгээд дөрөв төрөв. За мэдхгүй одоо тийм ч нэг нэлээд төрүүлсэн. Одоо тэгээд өшөөч байгаа л бах л та энэ. Бүх медалуудаа ингээд өлгчтэй би одоо ингээд хаагуур медалуудыг ингээд өлгчтэй. Энэ бол хамгийн хайртай цом. Нөгөө нэг 24 номер сугалж исэн цом. Тэгээ одоо энэ бол ингээд манад бол энийг Батүлэг гэдэг тэмцээн зохиогч хат энэ цомыг нэг 3 4 шиг хийсэн гэсэн. Тэгээд энэ цом тэгээ усын аваргаар л ганцхан өгч исэн. Тэгээд тэрний 2 цом надад байдаг. Нөгөө 2 нэг хүнд байдаг. Тэгээд одоо нэг нь энэ байна л да. Нэг цом 2001 он. За дараалаад авсан байна шүү дээ. цом дараалаад ингээ авч исэн. Энэ болохоор бас нэг 2000 онд бас нэг жоохон байсан л та. Тэрэнд бас 3-т орж исэн. Саяны олон улсын тэмцээний бас тий. Одоо Ямада гэдэг Япон зохиодог энэ СССР байгууллагын зохиодог юм цом. Эднээс аягүй гоё цом өгнө. Би ер нь бол амар өөрөө цомд дуртай. Тий. Гоё цом өгөх юм бол баярлаа л яваад гэнэ тий. Медаль цом гоё байх юм бол энэ тэр тэмцээний тэгвэл аягүй гоё шүү дээ тий. Тэмцээний нэр хүн. Тий, нэр хүнд. Энэ бол нэг SWAT Mongolia гэдэг тусгай хүчний албаныхан тий. Тэднийхэн тэмцээн зохиогоод өгч ирсэн бас. Ингээд аягүй гоё бас хөөрхөн тий хүмүүсийн жарисыг ингээд 55 гэхэд л одоо бордоо манай Бацаахын жарис, 46 гэхэд одоо манай Ганс ухахын жарис тий. 35 гэвэл одоо манай улаг мөр нэрийн бичсэн арай тий. Тэгээ одоо тэр 42 их болж байгаа ах гэдэг эдгээс бичсэн аюу хөөрхөн юм цом сэтгээд өөрснөө ингээ хийцэн бас. Түрүү жил дарханд очиод уралдах гад очив. Тэгсэн чинь 9 дугаар сургууль дээр биднээс нэг бас техник зөвлөгөөний хурал хийх гээд очисон байхгүй. Тэгээ очисон чинь тэр нэг дүүдүү машины тэмцээн болж исэн. Тэгээд биднээс их хооронд нэг машин аваад уралдуул гэсэн. Тэгсэн чи би таны пенэ би таныг ингээд 24 номертой ингээд номерын дээр нь атцсан. Би энийг бүр тань зориулж хийсэн ингээд надад нэг хүүхд авчиж өгдөг байхгүй юу. Тэгээ эн чинь бас хэмжээ дамжаатай энэ чинь жимингийн тааруулаад энэ хол явуулахын тулд бүх юм хийд юм шүү дээ. Тэгэл би тэн дээр очиод манай тамирчид бүгд хоорондоо урлуулад энийг тэгэл би энэ машиныг аваад урлуулсан чинь бүгд бооцоод урлуул энэ ганцаархнаа л төрүүлсэн. Тэгэл би маргааш нь тэмцээн болсон юм чи маргааш нь хуралдаа суучаад маргааш нь Чингис Мастер Кросс төрүүлж исэн. Бас сайхан түүхтэй бас тий. Тэгээ тэр хүүхд ч гэсэн бас баярлалаа. Манай аав ээж ч болохоор за нэг 10 оноос хойш байна уу. Нэг ийм өгсөн. Энэ одоо энэ бол өстой бүр баярлаад орчгүй айгүй гоё юм баг. Ийм. Энэ болохоор 10 оноос хойш 10 билүү 8 оноос хойш л өгч исэн. Санагдах. Тэгээд дандаа тэгтээ алтан медаль нөгөөд. Хоёлоо ер нь хүүгээ ингээд төрүүлээд ирж яхад нэг сайхан бэлэг дэмбэрэлтэй нэг мөнгөн аяга аваад өгч хадартай сүү хийгээ сайхан ингээд өгч ивэл зүгээр юм шүү. Хожим хойч гэсэн бас нэг дурсгалтай яг ээж аав хоёр минь өгч ийсэн тий. Төрүүлэх болгонд ингээд өгч ийсэн маа гэдэг бас ингээд яхад дурсгалтай юм да. Хоёлоо төрүүлэх болгонд нэг аяга авч өгчийе гэд хоёлоо тэгсэн байхгүй. Тэгээд төрүүлэх болгонд нь аяга авч өгдгийг. Тэгээд дандаа бүгд бичгтэй хамгийн гол нь. Тэр уралдаанд төрүүлсэн баяр үргээ тэр уралдаанд одоо энэ юу гэж байна? Баян гол Мастер Кросс те Башаацгийн уралдаанд тэргүүн барилсан баяр үргээгээл аав ээжээс дандаа
Энэ бол бүрст айгүй гоё юм байна. Нэрээ би уралдаад юу ээжсэн. Анх удаага нэг амттай амтын шагнал авч ирсэн. Тэр нь болохоор Хэмрийн говь гэдэг тэмцээн зохиогдоод тэрэнд төрүүлсэн чинь бидэртэй хул үрээ хурдан удмын адуу гэсэн. Тийм адуу бас бэлгэнд авч ирсэн. Тэгээ тэрэн дээр бас өгөөд энээр ташууртайгаа цуг Хэмрийн говь гэдэг юм ташууртай бас гоё өгчсэн. Энийг бас бэлэг шигээд энд байлгатай тий. Одоо энэ болохоор бас нөгөө нэг Дакарт нөгөө нэг Өмнөд Америкийн нутагт нөгөө моциклтай гараад л энийгээ өмсөөл. Нөгөө хэлэхдээ олон улсын хүмүүс үрсийн эндээс аппарат зураг хөрөг юу вэ те тэрнгээр нь бүгднгээр нь өстэй нэг ч ингэж сонирхож байгаа юм. Монгол малгаач айгуус. Тэгээ монголоор гойсон л даа тийм. Үнэхээр сайхан мэт. Энийг өмсчөө тэнд Өмнөд Америкийн тэрээсэн цөлд бас аль татаад хурдлж байгаа. Наа чинь 3 жил явчихад ирсэн малгай энэс. Тамирчин хүн өөрийн үзүүлж байгаа амжилтыг улам бүр ахиулж, урагш тэмүүлж, түүнээсээ ч илүү дээд оргилд хүрэхийн төлөө хөдөлмөрлөж байдаг. Болдоатарч мөн адил. Монголынхоо нэрийг олон улсын давцанд дуурсгаж, алдарт Дакар раллид оролцох хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан. Тэрээр Дакар раллид хурц сорсон анхны монгол тамирчдын нэг. Автомат спортын тамирчдын олимпик гэдэг Дакар раллид 2013, 2014, 2015 онуудад 3 жил дараалан оролцож 2 удаа замаа дуусган барайнд орж чадсан Монголын анхны тамирчин. 2014 онд Дакар раллид мотоциклийн төрөлд оролцсон 196 тамирчнаас 60 дугаар байр. 2015 онд амжилтаа ахиулж 45 дугаар байранд шалгарч байсан нь үнэхээр бахархалтай юм. Энэ амьдралд бас энэ спортоор хичээллээд мөрөөдөлтөд хүрсэн нэг зүйл байдаг. Энэ бол зүгээр миний хувьд бол мөрөөдөл төд юм байсан. Тэгээд мөрөөдлөө биелүүлсэндээ маш их баяртай байдаг. Анхны оролтоонд бол одоо яг ламаа хөтөөр одоо ингээ ороход Дакарт ер нь орё гэж зориглоод тэгээд одоо Бээжинд презентацийн хурал хийх гээд Францаас нь хүмүүс очсон байсан л да. Тэгэн готонда тийшээ анх одоо монголчуудыг орохын гот. Тэгээд рейтинг одоо нэг шалгуур байдаг. Шалгуурын давж чаддаг. Тэгээд тийш очсон. Очиж уулзаад битээр ч юм бас хөхтэй энэ чанаас нонгоцсон саатаад нисдгүү тэгэл очиод үүрээр очиод 5 цагт нонгоцсон нисэл үүрээр очиод хурал дээр нарай ч юм амжиж очиод тэгэл нэг нойрмог амтд маа тэнд одоо инхтер гээд манай ах байсан тэгэл тэр ахыгаа гуугаал тэр ахтайгаа зүг очиод хүүхэд нь одоо дөлгөөн гээд охин байгаа тэр нь одоо 2-3 илтэй бас мундаг тэрнгээр орчуулуулаад тэгэл ярьсаар гал Дакарт орохоор болол. Тэгэл мөнгө төгрөгөө босгох талаар болол ингээл явж исэн л яваал. Явсаар гал битээ нэг 13 онд Дакартаас очиж исэн. Тэгээд тийш очиход анхны бэлтгэл ажил хийвэл өстой баахан хувцас даарна хөрн өстой бөөл юм бодож очисон. Тэгэл ер нь бол баг юмтай очихгүй. Тэгэл моциклийн хувцас гэдэл тэгэл хамаг юмнуудаа очиод битээр Монгол руу буцааж исэн. Тэгэл илүү юмнуудаа тэггүй л зачаандаа дүүртэй. Тэгээ илүү хүн авч яваагүй. Тэгэл аюу хэцүү жоох ихний жил бол жоох хүндрэлтэй явж тэгэл ах тэр подиум дээр гараад Монголын талбайг өргөл подиум дээр гарч явах их гоё байсан. Тэгэл уралдаал эхний өдрөө бас нэлээд гайгүй сайн байр эзлээл. Өнөөдрийн гараа аюу тийм хэцүү хард байлаа. Амир богинохон мөртлөө чулуу илстэй. Тэгээд ер нь том манхнуудтай тэгээд доошоо нэлээ огцон муруу буулгалаа. Хэцүү байлаа өнөөдрийн зам. Тэгэл явж бол 6 дахь өдрөө бас 14 хоног уралдаа тэгэл яг дунд 6-7 дахь өдрөө бас нэг санамсаргүй байдлаараас очиод моцикийнхаа өрөөлийг хугалаад тэгээ цаашаа ямар ч явах боломжгүй болоод хасагдчихсан. За Дакарын бивак ихний өдөр сэтгэлээ болцоо. Сэтгэлээ хүлээгээд авсан. Найзаас нь хүлээгээ авсан гоё сэтгэл маш өндөр бай. Дакар ямар санагдчих вэ?
Ой гоё. Яг хажуунаас нь үлдсэн чи. Энд нэг шинэ мотоциклтэй хүн байна. Хоёр дуудаа орж байгаа юу бодож байна? Түрүүн цаад машинаар чи бармаарай. Тэр үү? За. Ямар ч байсан энэ уралдаанд ч юм бол 10 жил уралдаад барайнд орох хүмүүс маш олон тийм европчууд гадаадын тамирчид байдаг. Энэ хүнд хэцүү тэр зам бартааг туулж чадахгүй бас үүдээд барайнд орохгүй боломж гарахгүй. Тэгээд тийм болохоор энэ яг 180 уралдаанд дараа жилээ орохдоо бол би яхаа аргагүй энэ уралдаанд би заавал барайнд орох хэрэгтэй. Тэгэхээр биний шиг тийм замаа тусах хэрэгтэй гэдгийг бодож орсон. Hola amigos. Hola Argentina. Muchas gracias. Hola amigos, dice hola Argentina, hola Rosario. ¿Qué tal, ¿Qué tal nuestro amigo? Nosotros somos incapaces de decir media palabra en mongol. Pero él nos sorprendió, claro que sí, la intención es comunicarse. Adelante. Vamos a aplaudir a un argentino más que llega a la rampa del Dakar. Él es Julio Federico Quiroga. Ер нь бол одоо нэг 6-700 машин нэг уралдаан. Тэгэхээр доороонд ороод тэгээд барайнд ороод хамгийн анхныхаа одоо Дакарын медалыг хүртчихсэн. 9500 км. 60-д орсон байна да. 60 орсон байна. Нэгээр өвшилж 61. Тамигээд хобби центр гээд тоглоомын нэг удирдлагатай машины тийм тоглоомын одоо хоббитай манай нэг ах байдаг тийм Нараа гэдэг. Тэр ах манаас дагж яваад өөрийнхөө зардлаар намайг дагж яваад дараад нь манай одоо Эрдэнэ үлэг гэдэг одоо олон улсын хэмжээний мастер одоо Фернлиг Эрдэнэ үлэг одоо бас машинаар уралддаг. Тэр болохоор миний механикаар өөрийнхөө бас зардлыг гаргаад 60 талаад сайд төгрөг гаргаж байгаа шүү дээ. Тэгээд дагж яваад тэгээ манай одоо нөө Батуулд одоо Алтаа констракшн одоо манай Адвасангийн Батуулд тий энэ маань бас надтай зөв мөсөглөөр уралдана битэр БМВ-тэй би болохоор Rally 450-тай оны мөсөглөгийг онд нь шинээр нь ундаг байлаа тий тэгээд шинэ мотоциклтэй л явахгүй бол амжилт гаргахад хэцүү. Тэгээд бид хэд чи ингээд олон тэр үед ч юм тэгэл 4 5 уулаа гэдэг чи олуулаа болчихж байгаа байхгүй. Дөрвөл явна гэдэг чи. Тэгэл манай одоо инх сар бол гэдэг манай дүү байгаа. Хамгийн анх надтай Дакарт явжсэн. Тэгээд 2 жил надтай зүг явсан. Миний бүх одоо бичиг баримтны асуудал, хэл, орчуулга бүгдийг хийдэг. Юм мундаг дүү байгаа. Тэгээд яг манай одоо ээжийн дүүгийнх нь хүүхэд. Тэгээд тэр маань яваад тэгээ биднес чинь тавуулаа. Өмнөд Америкт олуулаа 14-нд аягүй сайхан явсан тийм. Ер нь бол 2-3 дахь жилдээ оролцох гэж байна. Тэгээд энэ 3 дахь жилдээ бас нэлээд сайн бас амжилттай ахиулъя гэсэн үднээс сайн уралдъя гэж бодож байна. Ер нь бол манайхаас 2 тамирчин уралдаж байгаа. Тэгээд Аннар гэдэг 2 тамирчин уралдаж байгаа. Энэ хоёртойгоо цуг анартайгаа цуг энэ уралдахыг дуусгахын төлөө хичээнэ. 3 дахь жилдээ орж байгаа хүн чинь бас амжилттай ахиулахын тулд урагшаа зүтгэж уралдана гэж үзсэн. Тэгээд миний хувьд бол одоо 180-тай уралдаж байхдаа бол барайнд орохын төлөө байсан бол одоо энэ бол одоо барайнд орцсон одоо юугаа айдгаа артаа хийсэн. Тэгээд Монголын одоо хүмүүс намайг харж байгаа гэж үүднээс тэр үед чинь бол энэ төслөө шуугуулжсэн шүү дээ. Тэр үед Дакарт чинь. Тэгээд 83 номерт бас амжилттай урагшаа ахиулахын тулд нэлийн зүтгэж сайн уралдсан л 35 руу орох боломж байсан. Тэгээд замдаа нөгөө нэг одоо юуны Боливийн давстаа одоо дэлхийн амар алдартай нуруу шүү дээ. Тэрэн дээр 110 км уралдаад бороо орцсон байсан. Тэгээд тэрэн дээр давсанд моцоглоод идэгдээд бүгд асхаа байгаад цахилгаан маслаад ийм болж исэн. Тэгээд миний моцогл асхаа байгаад би нэг 2 цаг шихүү зогсоод тэгээд ер нь 45 дугаар байранд орж исэн.
намайг дэмжиж байгаа бүх Монгол үзэж байгаа үзэгчдээ бүгдэнд нь баярлалаа. Өнөөдөр бас 2 удаагаа 3 удаа Дакарт орсон боловч 2 удаа финиш хийж байгаадаа баярлалаа байна. Энэ бол одоо маш том амжилт гэж боддог би хүүгээ. Энэ бол Монголоос одоо хамгийн анх удаа Дакарт явсан тамирчин байхгүй юу. Тэгээд хүүгээ хаан амжилтуудаар бол одоо бахархаж явдаг. Доктор авцуулж энэ хамт олондоо зэгзаагийн захирал одоо зөргөө ахта баярлснаа илэрхийлье. Монголын автоспортын хөгжид үнэтэй хөв нэмэр оруулж манлайлж яваа гэр бүлийг нэрлэгэвэл Дэнзэнгийн Дамдын хорлоогын гэр бүлийг зүйс ор нэрлэнэ. Олон улсын хэмжээний мастер Болдбаатар өөрөө Монгол улсад хамгийн анх ВАЗ 469 маркийн автомашинаар уралдсан Ахмад тамирчдаас эхлээд энэ төрлийн үе үеийн тамирчидтай мөр зэрэгцэн уралдаж байсан. Өдгөөч уралдсаар л хурдалсаар яваа бол түүний аав ээж төрсөн ах トゥ нар нь ч Монголын автоспортын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байгаа билээ. За миний хувьд бол одоо манай их нэртэйгээ 2 охинтойгоо ингээд дөрүүлээ байдаг. Тэгээд ар гэрийн асуудал гэх юм бол одоо манай ар гэрийн асуудал сайхан тайван тэгэл амгалан байж ивэл би тэгэл илүү их амжилт гаргадсан болов гэж боддоо шүү дээ. Тэгээд манай одоо их нэр бол одоо тэгээд сайн бэлэг гэдэг. Тэгээд надад бол айгүй тийм тус нэмэр зөндөө болдог. Тэгээд бүх одоо хувцсноор одоо шороотоостой ирэхэд бүх юм арчаад цэмцэлгээд эндүүдээ тавьсан байдаг тий. Гэр орноо сайхан 2 хүүхдээс хараад явж идэг. Тэгээд би одоо л энэ ээдээгээ бас уралдаан тэмцээн дээр бас хаяас үзэх ч үе, үзэхгүй ч үе. Тэгээд биднес иш орон нутагт уралдах юм бол тэгэл би өглөө босоод тэгэл зүнхээ аваад хамгийн удаа бэлдээл аваад гарчдаг. Тэгэл бас дандаа өглөөр болдог тэмцээн чинь тий. Ер нь бол одоо манай гэр бүлийн хүмүүс бүгд л хоббитай сонирхолтой. Манай ээж ч юм бол энэ бүх уралдааны хүмүүсийн бүх комбинезон тэр зүнх мөнх хэрэгслийн ойж штэ. Манай тэр одоо том ах бол одоо тэгэл бүх тэр карказ хамгаалт тэр сефти аюулгүй байдлын талын бүх юм хийж ийн тий. Бол одоо тэгэл нэг зөвлөх инженер одоо зэгзаг хийж байгаа. Тэгээд манай автомаструудын холбоонд бас нөгөө нэг одоо техникийн шүүгч гэж хийдэг. Тэгээд энэ дээр нь бүх аюулгүй байдлыг хангадаг, хардаг, каркацтай өмөртэй энд бүгдийг шалгадаг. Эхлээд оролдож яхад нь бол одоо тэр үед бас юм хавар зэр байсан шүү дээ. Ховтос хэрэглэл ерөөсөө алдахгүй. Тэгээд бас гадаадын тамирчдын хэмжээнд бас сайхан гоё хувцас нартай оролцуулчихыг бас бодно. Болдбаатар дээр нь олон хувцас хийж гисэн үү та? Эхлээд нөгөө ховтос хавар байхад чинь би комбинезон, мотоциклийн куртыг сая Дакарт явахад нь би тэр цагаан куртгийг бас ойж өгч явуулсан. Нөгөө тэнд чих айгуу 40-50 градус халуун. Тэгээд нөгөө куртгүүд нь болохоор арай бараа өнгөтэй. Тэгээд бас цав цагаан куртэг оюулыгээд тэгээд би ойж өгч явуулсан. Тэгээд тэрнтэйгээ оролцсаар байгаа л ирсэн. Одоо бол одоо энэ мастер халууны тамирч чинь 100 тамирчин болсон. Энэ 100 тамирчны бол ямар ч байсан нэг 80% нь бол одоо ойж өгдөг шүү дээ. Энэ малгайны цүнх байна. Энэ ингээл одоо араал мараал хол явахдаа ингээ хувцсан хийн. Тэгээд комбинезон, тэгээд машины бардактын бүс бөөрн дөрөний бүс одоо тэгэл хэрэглэлүүдийг бас ойж өгдөг. Чаддахаа ирээр л одоо айтайхаа оёодохыг хичээдэг шүү дээ. 24 номерыг бол үнэхээр дархалж өгсөн машин байна да. Одоо бас үлдгэцэн л байна да. Үлдэгдэл байгаа. Одоо бол наа чи ингээд сүүлийн карказ марказ хийгээд ингээд одоо тоноглоод байж байгаа байхгүй бүх юм байгаа. Олон дөрөв авчтай байна машин. Олон дөрөв авсан. Олон дөрөв авсан машин чинь наа чи дээ. Одоо энэ машинаас юу штэ? Араам солигддог бай. За юу. Энэ ном зарим солигдсон, зарим солигдоогүй. Энэ урд мостны урт тал нь солигдоогүй, богино тал нь солигдсон. Хойд чулаахнууд яг өөрийнхөөрөө энэ одоо Жарис хойд ном нь яг өөрийнхөөрөө байж байгаа байхгүй. Гэтэ Жарис нь бүх машин шүү. Энэ олон жил уралдахад н араа мараан бол зүгээр шүү дээ яах. Одоо уралдаж байгаа машин бол энэ үү? Энэ уралдаж байгаа машин одоо нэг 5 жил болж байна тий.
машин. 5 жил гаранч болж байгаа юм уу? 5 жил хийв буцаатаад болж байгаа. А энэ одоо сүүлийн одоо кавимэвийн ингээд жарисын кавины биш одоо жарисээс энэ шилний 10-наас өөр машин ингээ хийчихэж байгаа хөө бүгд. Тэгээд эн чинь дандаа эсмэдагаар хийцэн пиаврууд байгаа хөө хөнгжингийн хөнгөлөөл хийгээд байгаа хичээд. Уралдааны машиныг ер нь юу бэлдээд нэг сайн бэлтчихвэл бас гайгүй. А энэ эхлээд цоо шинээс нь эхлээд бэлтгэхэд бол их хэцүү. Одоо энэ амарж тэгээд юм ичи бүгдээр ингээ тааруул тохируулж тавина хэцүү шттэ. Зүгээр нэг уралдааны машин гэх чинь зүгээр нэг машинаас тис өөр юм байхгүй. Тэр зогсох ямар ч ирэх байхгүй ш тэрэнд. Явхад ёстой тий өөр юм байхгүй. Тийм учраас энэ машины уралдааны машины бэлтгэхэд хамгийн найдвартай хэрэгтэй сэтгэл зүрхээрээ хийн бүгдээр ингээ. Ухаан нэг болт багт энэ болт яах хэрэгтэй гэхээр ухаан ийм түгжээ ихтэл буруу түгчих юм бол гоход нонгоо ш. Тийм учраас ер нь хамгийн найдвартай юм.Ээс уралдааны машиныг янзлахад хамгийн найдвартай гэдэг. Зогсож болохгүй. Тийм уралдааны техник зогсож болохгүй шүү дээ. Зогслоод бол ямар ч хэрэг байхгүй. За бэлтгэл сургуульт гэвэл одоо нэг иймэрхүү байдлаар хаяа нэг машина тестлэн тэгээд нэг сайхан хөнгөө те аваараас л багтаа зам дээр машинаа тестлж үзсэндээ машинаа шалгаад амаржин ямар байна те тэгээд хүчин хэр байна машинаараа ингээд уралдаад бэлтгэл хийгээд чадахгүй юм да. Тэгээд чинь техник зардал өндөртэй спорт. Хоёр машинтай бол нэг машинаараа бэлтгэл хийгээд нэг машинаараа уралдаад байж болно. Тэгээд машинаа хайрлаад биднээс тэмцээндээ бэлтгэхэд бол тийм баг бэлтгэл хийхгүй тэгээд уралдаан болгон дээр л өөрснөө бэлтгэл хийж байгаа. Машин залуу тамирчид айгүй их гарсан. Машин ч сайн байна. Өрсөлдөөн одоо уралдах тусмал өрсөлдөөн ихтэй болж байна. Сайхан болж байна. Одоо өрсөлдөө ихтэй болж байна гэдэг чинь л одоо намайг хөгжүүлээд байна гэсэн үг. Би өөрийгөө хөгжүүлээд байна гэсэн үг. Одоо ямар ч өрсөлдөгч байхгүй. Одоо нэг хэсэг бас би байнга л төрүүлдэг байсан ийм үе байгаа. Тэр үнд бол би машинч хүний техникч сайжирдгүү, өөрөө ч сайжирдгүү нэг ийм тал байдаг байхгүй. Тэгэхээр өрсөлдөх сайн болно гэдэг чинь би өөрийгөө бас энэ спортод хөгжүүлээд гадаадад олон улсад уралдахад бас энэ нэлээд төхөн болно. Тэрнээс ганцхан ингээд нэг машин уралдаад ингээл нэгэн сайн ингээл яваад байдаг бол тэрэн дээр өрсөлдөөн байхгүй. Тэгээ өрсөлдөгч сайтай л бол энэ спортч яваасаа хөгжөөд өөрийгөө ч хөгжүүлдэг юм л та. Миний хувьд бол анх би Монла гэдэг компани дээрээс уралж ирсэн. Одоо ингэ сайхан захиралтай. Тэгээд энэ дээр олон жил уралдсан, олон төрөө авсан. Дараад нь одоо Эрдэнэ захиралтай Мортанга гэдэг компани дээрээс олон жил уралдсан, олон төрөө авсан. Тэгээ би бол нэг олон компани солиогүй. Тэгээд доктор авцуулжээ. Zigzag гэдэг компани дараад нь ороод бас олон төрөө, олон шагнал. Тэгээд бас мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байдий. 4 дугаар ATV-ийн төрлөөр би зүгээр л аялал маялал зугаалганд л унж явж ирсэн. Яг тэмцээнд бол ороогүй. Тэрэн дээр бол яг өрсөлдөгч тэгээд олон тамирчин ордог болохоор тэр нэг тийм бас нэг яг олон тамирчин ороод өрсөлдөгчтэй болоод орох л байх л та. Тэгээд ATV-ийн ангиллалд одоо Can-Am гэдэг X3 гэдэг одоо шинэ машин гарсан. Тэрнгээр түрүү жилжингээ бас би уралдсан бас чамгүй олон амжилт гаргасан л та. 3-4 уралдаад амжилтсан. Тэгээд моциклийн төрөл нэг ийм төрлөөр л. Ер нь мотортой болгоноор л уралдана гэж боддоо шүү дээ. Караар алдад машинаар нэг уралдаж үүсэх юмсан гэж боддтой. Тэгээд машинаар одоо үнэхээр зардал мөнгөнд дийлэхгүй чадахгүй бол юугаар уралдъя гэж бодож байгаа. Одоо тэр UTV-ийн ангил гэж гарцсан Дакарт. Тэр ангиллаар
дурлална гэсэн бодолтой л байгаа. Хүүгээ одоо цаашдынх нь уралдаанд нь улам их амжилт гаргаасай л гэж хүсэж байна. Хүүдээ их амжилт өрөөсөн хязгааргүй ачлалт ээжийн хамгийн эрхэм сэтгэлийн үгээр энэ нэвтрүүлгээ жаргаж байна. Бахархал нэвтрүүлэгт алдарт Dakar Rally уралдаанд 3 удаа оролцсон анхны монгол хүн. Монголын автомаструудын холбооны Master Cross уралдааны 36 удаагийн авраг багтам амжилтын эзэм бахархал тамирчин Болдбаатар оролцлоо. Болдоо аврагда амжилтын дэдийгээр бай. Дэлхийн дайдад дуурсах тухалт бай.